Би гэлс асуугаа явчихна. Энэ юу тайланг нэлээд уншлаа. Тэгээ энэ нэг ёслолын тэмдэглэл юм уу, хроник шиг л тиймэрхүү болцсон л надад харагдаж байна. Би тэгээд зөвхөн дипломат үйл ажиллагааны технологитой холбоотой нэг юм эхлээд асуугаадах юм. Гэхдээ энэ хроник, тайлан, лавлах, танилцуулгын хоорондын ялгаа юу вэ да? За, зохицоод гүшин асуултанд хариулъя. Батсагсаад. За байнгын орон дээр 25 оны гол хийсэн ажлын тайланг тавьсан, давчхан тайлан тавьсан, дэлгэрэнгүй нь явуулсан байгаа. Хроник бол гаргаагүй, хроникийг танд явуулаагүй байгаа. Тайлан танилцуулга. Ямар ялгаатай? За, 7 номер. Энэ хариулах уу? Ажлын хэсгээс хариулаад ирэхгүй яагаад гэвэл тэр мэдж байгаа. Энэ чинь дипломат ажиллагааны зүгээр энгийн. За дараагийн асуулт. За. Зохицоод гүшин нэмж тодруулъя. Болно. Зохицоод гүшин. За тэгэхээр энэ дипломат ажиллагааны хамгийн энгийн юу технологийн асуудал асууж байгаа байхгүй юу. Тэгэхээр би өөрөө ирэхгүй одоо үгүй энэ дипломат нот чи хэдэн төрлийн байд юм бэ? За, асуултанд хариулъя. Хариулах уу? За, батсагсаад. За, асуултанд хариулъя аль бишээр. За, гүшүүд. За, зохицоод гүшин асуулт асууя. Та үцгээд. За дараагийн асуулт. Дараагийн асуулт энд ингэж заасан байна л да энэ тайлан дээр. Ингэснээр Монгол улс нүүбийн гишүүн бүх 192 улстай дипломат харилцаа тогтоох зорилт бүрэн хэрэгжвэ гэж. Энэ зорилт хаана тавигдсан? Ямар зорилт вэ? Хэлбэржиж яг тавигдсан. За, асуултны хариулах уу? За. За, 7 номер. Гадаад харилцааны явны бодлогын газрын захирал Бямсран асуултанд хариулъя. Нүүбийн бүх гишүүн улсуудтай дипломат харилцаа тогтооно гэдэг зорилтыг 2015 онд Монгол улсын ерөнхийлөгч дэвшүүлсэн. Тийм зорилтыг гадаад харилцааны явнд өгсөн чиглэлийн дагуу хэрэгжүүлсэн. 11 жилийн дараа энэ бол бүх зорилт хэрэгж дууссан байна. За, зохицоод гүшин асуултаа. Ийм зорилт гадаад бодлогын хаанч ямар ч бичиг баримтанд байхгүй. Энэ зорилгыг би өөрөө Сүхболт сайдыг байхад 3 улс үлдсэн байсан учраас наатаа гүйцэгээ хийчих гэсэн. Яг гэвэл олон улсын эрх зүйн үр дагаваргүй ийм юмыг зорилт гэж тавина гэдэг айгүй аюултай байхгүй юу? Манай улс хүлээн зөвшөөрөхгүй орон нүүбийн гишүүн болох тохиолдолд бид нар бүх оронтой дипломат харилцаатай болно гэж зорилт тавиад явж байгаа юм. Энд чинь манай хоёр хөрш орон нүүбийн бүх оронтой дипломат харилцаатай биш байхгүй юу? Тэгэхээр манайд бол харин зөрчилгүй байгаа учраас энэ удаад нь гүйцээгээ хийчихэ гэдэг үүрэг даалгаврыг би тухайн үедээ Сүхболтод өгөөд явж ирсэн. Тийм учраас би тэр зорилго гэдэг чинь эрх зүйн үр дагавартай айгүй нарийн асуудал байхгүй юу? За дараагийн асуулт. Энэ Япон Монголын харилцааны юун дээр энэ ингэ бичсэн байна л да. Алтан үсгээр бичигдэх жил болжээ гэдэг. Энэ чи парламентын засаглалтай орно штэ. Энэ бол айгүй том айлчлал. Би хан хүүг үе залгамжлах хан хүү багт айлчлалыг би өөрөө хийгээд зохион байгуулаа явж исэн.
Парламентын засаглалтай орны хаан айлчлан энэ том амжилт би энийг ерөөсөө үгүйсэхгүй. Гэхдээ энд алтан үсгээр бичигдэн гэхлээр чинь одоо бусад орны төрийн тэргүүнүүд, хоёр хөршийн төрийн тэргүүн, Америкийн нэгдсэн улсын төрийн тэргүүн эднэрийг ирэхэд гадаад яам хизээч ингэж алтан үсгээр тэмдэглэн барина гэж ярьж байгаагүй. Би тэгээ энэ дээр нэг юм асуучих. Sovereign equality гэж юу хэлдэг юм бэ? Хаана их сурвалжинд бичигдсэн байд юм бэ? За тогтоодогчны асуултанд хариулъя. Хэн хариулах вэ? За асуултанд хариулъя. 7 номер. Тайлан дээр алтан үсгээр бичсэн гэдэг бичсэн хүний хувьд бол би бас алдаа гаргасан гэдэг үл зөвшөөрье. Sovereign equality гэдэг талаар тодорхой би бол мэдээлэл өгч мэдээгүй байна. За таны минут өгч байгаа зохиотох шүү. За зохиотох шүү. Энэ нүүбийн олон улсын нүүбийн дүрмд 2-1-1-д заасан байгаа олон улсын хуулийн хамгийн суур зарчим. Тэгэхээр өөр улсын төрийн тэргүүнүүд ирсэн байхад бид нар ингэж дүгнээгүй ээж өөр нэг улсын төрийн тэргүүнийг ирэхэд ингэж дүгнж байгаа чинь нөгөө эндээ тэр sovereign equality бүгдээрэнд нь жигд хандах энэ зарчим чи өөрөө алдагдж байгаа байхгүй юу? Тийм учраас хизээж гадаад яманд ингэж дүгнж бичиж байгаагүй маа. Тэгээд би энийг асууж байгаа маа. За 3 дахь асуултанд тэгвэл юу яа? Энэ гадаад яам дээр хүний эрхийн нэгжийг яагаад татан болгоцсон юм бэ? Энийг байгуулах их сурвалж нь юу юм бэ? За асуултанд хариулъя. 7 номер Бямсрын. 2025 онд шинээр байгуулагдсан засгийн газраас бол газар нэгжийг багасгах гэдэг чиглэл авсан. Энэ утгаар бол хүний эрхийн хэлц гэдгийг бол нэрээр нь байхгүй ч гэсэн олон улсын гадаад харилцааны яамны гэрээ хэрэгцсэн газар ажил үргийн хуваарийн дагуу хариуцаад ажиллаж байгаа, үргэлжлүүлээд ажиллаж байгаа. За сүүлийн минутаа зохиотох шүү. Энэ хүний эрхийн нэгжийг Монгол улсад олон улсын хэм хэмжээ хүний эрхийн 2008 оны 7 сарын 1-ний дараа гарсан энэ эмгэнэлт тохиолдлоос болж гадаад яам энийг оруулж ирж Монголд нутагшуулахад үнэхээр анхаарч ажиллах тэргүүний туршлагын гадаад яамд байна гэд байгуулж исэн юм аа. Одоо та нар хүний эрхийн дээд комиссарыг энд авчрах гэж байна. Тэд нарт одоо юу гэж хэлэх гэж байна? Ийм нэгжийн татан болгоцсон. Их сурвалжийн нэгдсэн үндэсний байгууллагын дүрмийн 1-р зүйл, 55-р зүйл, 76 дээр манай гадаад бодлогын үзэл баримтлал дээр чи бүгд суудсан байж байгаа. Энийг гадаад яам хийж явах хэрэгтэй байхгүй. Тэгээ би энийг харамсаж байгаа. Та нар энийгээ татан болгоцсон. Тэгээ тайландаа энийгээ оруулаагүй байгаа байхгүй. Тэгээ юу татан болгож байгаа? Манай гадаад бодлогын яг нэлээд давмгаалж ажиллаж байгаа тэр гадаад бодлогын үзэл баримтлалд 11 онд өөрөө би хилцчихсэн үн байж байна л да. Энийгээ оруулаагүй байгаа чинь бидний хувьд бол бас эргээд олон түмэнтэй ярьж хахад гадаад бодлогынхаа тунхагласан зорилтоос ухарсан байгаа ийм л асуудал гараад байгаа. За баярлалаа. За санал хэллээ.